10,000-аас 30 сая. Энэ бол ноцтой асуудал. Хүн амын үндэсний аюулгүй байдал, ан нас, эрүүл мэндэд шууд бүр хорноос илүү хор хийж байгаа асуудал. Тэг яг энэ MDCB гэдэг компани яарсан хяналт шинжилгээгээр гарсан дүүн. Энэ бол яг ноцтой асуудал. Яг тийм учраас бид нэр бүх зүйлийг лацдсан, хэрэг үүсгэсэн, эрхийн одоо цуцалдсан. Тэгж явж яг экспорт дулаанаар авч гисэн махан дээр. Тэгээ яг одоогийн байдлаар надад өгсөн мэдээлэлээр бол дотоодын махны зах зээлд бол энэ худалдаалагдаагүй, мөн худалдаалагдах боломжгүй гэсэн зүйлүүдийг бол танилцуулсан байна. Экспортод гаргадагч бай, дотоодод хэрэглэгдэгч бай, энэ бол нэгдүгээрт гадна дотныг гэлтгүү хүн бүрийн эрүүл мэнд аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал. Хүнсний аюулгүй байдлын асуудал. Хоёрдугаарт Монгол улсын үйлдвэр, үйлчлэгээний байгууллагууд, зах зээл, Монгол улсын нэр хүндтэй холбоотой асуудал. Гадаадын ч бай, дотоодын ч бай энэ аж ахуй эрхлэгч ийм одоо аюултай үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж иргэдтэй бол хатуу хариуцлагатай уулзч ажиллах хэрэгтэй. Төлөвлөгөөт хяналт шалгалтыг Монгол Улсын засгийн газраас энэ цар тахлын дараах эдийн засгийг сэргээхэд иргэд аж ахуй нэгжид шаардлагагүй дарамт ачаал үүсэхгүй гэж багсхыг гэж усыг бол хуулийн төслөөр барьсан. Түүнээс биш хэн нэгэн дур зоргоороо хүсснээ хийж хүний иддэг уудгаас эхлээд алхдаг, явдаг, амьдардаг орон сууцны аюулгүй байдлыг үгүйсгэж зөрчөө гэсэн үг огт биш. Төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй байна гэдэг бол дур зоргоороо аашлаа гэсэн үг огт биш. Хариуцлага нэмэгдүүлээ. Үйлдвэрлэгч, нийлүүлэгчид, аж ахуй эрхлэгчид иргэдэд үзүүлж байгаа бараа үйлчилгээ, үргэж байгаа бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хариуцаж хамтарч ажиллаа л гэдгийг хэлж байгаа. Түүнээс огт хяналтгүй болно гэсэн үг биш. За тэгэхээр одоо юу яана мэргэжлийн хяналтын газар цаа хэд хэдэн үргэлж болов та хэд яаралтай зохион байгуулж ажиллаа. Хүнсний аюулгүй байдал гэдэг бол одоо үзүүн дээр тавьсан хутга бол. Тийм учраас нэн тэргуунд эмээлтэд үйл ажиллагаа явуулж байгаа 32 аж ахуй нэгж, экспортын зөвшөөрөлтөй 60 аж ахуй нэгжийг мах нэдэлгээ, мал нэдэлгээ, мах бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, сав боглоо гээд баглаа буудал гээд бүх шатнд нь хяналт шалгалт оруулж нэгдүгээр тэр одоо техникийн хууль, хүнсний аюулгүй байдлын тухай хууль заасан техникийн зохицуулалт, аюулгүй байдал, стандарт шаардлагыг хангаж гэнэ үгүй юу? Хангаж байгаа бол хичнээн хангаж байгаа. Хангахгүй байгаа бол хэдэн хангахгүй байгаа. Зөвшөөрөлтөө зөвшөөрөлгүй үйл ажиллагаанууд явуулж байгаа. Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм аж ахуй нэгжүүдэд хууль журмын хүрээнд ил дод нээлттэй хяналт шалгалтыг хийж иргэд олон нийтэд тухай бүрэн нээлттэй мэдээлнэ.